Сайн байцгаана уу? Сайхан сонсож байна. За захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль чинь 2002 онд батлагдсан хууль 2006 сарын 1-ээс үйлчлэх ийм заалтаа үйлчлэжсэн. За тэгээд ерөнхийлөгчийн зарилгаар 2004 оны 6 сарын 4-нд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид томилогдсноор одоо захиргааны 21 аймаг нийслэлд захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсанаар одоо тооцож ингэж тэмдэглэж ирсэн. Энэ нь юу гэхээр шүүхийн тухай хууль нь шүүх ерөнхий шүүгч шүүгчдээс бүрднэ гэж. Тэгэхээр ингээд зарлиг гарснаар зүгээр шүүгч тангар гөргснөөр нөгөө хэрэг хянан шийдвэрлэх шүүн цэцлэгээ ажиллах эрхэн нээгдэг гэдгээрээ энэ 5 дахь өдөр зарлиг гараад дараагийнх нь 3 дахь үе 6 сарын 9-нд нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны томилогдсон 6 шүүгч тангар гөргснөөр үйл ажиллагаа нэхэлсэн юм. За тэгээд хуучин шүүх бол эрүү иргэний шүүх гэсэн ийм тогтолцоотой байсан. Захиргааны хэргийн шүүх бол одоо 3 дахь салбар гэдэг юм уу 3 дахь ийм шүүх нь дагнсан шүүх. Тэгээ энэ шүүх байгуулагдсанаар шүүхийн системэд ерөөсөө иргэн аж ахуйн нэгжийн одоо эрх чөлөөг хамгаалах зөрчигдсөн эрх эсэргээрх гэдэг том хувь нэмэр болсон. Захиргааны хэргийн шүүх бол төр захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэрээр одоо иргэн аж ахуйн нэгж хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх хамгаалах. За ер нь зүгээр дан нөгөө талдаа биш. Энэ одоо төр иргэн хуулийн этгээдийн гин буруутай нь хэмбэ гэдгийг тогтоох. Тэгээд ийм гол зорилготой шүүх. Тэгвэл энэ шүүх бол иргэн эрүүгээс ялгаатай нь мөрдөн шалгах ажиллагаа буюу хэргийн газрын үйлчлэг нотлох баримтаа өөрөө цуглуулдгаараа шүүх чинь. Энэ их өөрмөц ийм юм. Тэгэхээр энэ шүүх байгуулагдсанаар бол одоо ер нь эргэлтийн шин чанартай ийм л өөрчлөлт гарсан. Одоо энэ систем нэгэнд бий болоод 20 жил боллоо. Одоо бол төлөвчлөхийн шатанд орцсон, гөл дөрөө босцсон. Тэгээд анхан бол нийслэлийн анхан шатны шүүхүүд нь байгуулагдаад давах хяналтын шатны шүүх нь дээд шүүхтэр 10 сард танхим байгуулагдсанаар бий болсон. Дагнсан давж залдах шатны шүүх нь бол улсын хэмжээнд давж залдах шатны нэг шүүхтэй. Энэ шүүх 2011 онд байгуулагдаад одоо ингээд энэ төлөвшил бүх бүтцийн юм нь бол төгөлдөрчсөн ингээд явж байгаа. Одоо нөгөө яг засаг захиргааны нэгжээ төчгөлсөн ийм л шүүхүүд шүү дээ. Зөвхөн нийслэл бол их ачаалттай. Багнуур налайх тэгээд нөгөө төвийн сургаа гэж ярьдаг 8 дүүргээ бүгдийг хариуцаад ингэж ажилладаг. Анх бол оронтой өгцөг хүн байсан. Байгууллагчдаа 7 шүүгчийн оронтойтой байсан. Одоо 20 гараад явцсан. Тэгэхээр одоо бол хэргийн ачаал нь харьцангуй гайгүй болсон гэсэн. Тэгээ материалга ваадсан ч бас том гайгүй бэгдсэн. Орон нутаг нийслэлийн хооронд ялгаатай нэг шүүгч донох хэргийн ачаалаараа их асар ялгаатай. Орон нутагт бол нөгөө орнод хөвсгөл дархан эрдэнэт энэ төр бол харьцангуй ачаалтай. Тэгээд нөгөө орон нутгийнхаа хүн ам аж ахуйн нэгж гэдэг юм уу ингээл тэр юм насаал хамаарад ер нь бол тэгтээ газрын маргаан, татварын маргаан, төрийн албанаас хуулиусаар алгадсан маргааж гэдэг юм уу иймэрхүү нөгөө маргаанууд бол хаас агуул гарна. За сонгуулийн дараа бол төрийн албаны маргаа эрс ихсдэн шүү дээ. Хаас агуу хот хөдөөгүй гэсэн гэх мэтлэнгээр ингээд тийм л байдаг. Яг тийм зохион байгуулалтын бүтц талаасаа бол нэгэнт энэ төлөвлөсөн бүтцээр явах бол одоо сая шүүхийн ерөнхий зөвлөөр шүүхийн бодлогын баримт бичиг гээд улсын хурлаар батлагчлаа шүү дээ. Одоо шүүгчдийн оронтой хэлэлцсэн л гэж байна. Шүүх байгуулах тухай хууль хэлэлцсэн л гэж байна. Энийг дагаад цаашдаа бол бас тэр бүтц оронтой талаасаа ч гэдэг юм уу. За одоо тэгээд энэ манай энэ шүүхүүд чинь бол ажлын байр, хорон байр гэж ер нь өргөдмөр юм байдаг шүү дээ. Одоо энэ оноос эхлээд харин
өөрчлөлт орох шиг үлээ хангар дордон дээд шүүх хүчин гэж байна. Дээд шүүхийн тэр байр чинь том боломжийн байр. Тэрэнд одоо нийслэлд байж байгаа шүүхүүдээс очих байх ингээ саажраад. Тэгээд тэр нэг хан уул нисгэд баригдаж эхлэх гээд суурийн 50-аад бараг 10 жил болж байгаа байшин баригдчих бол ер нь гайгүй. Захиргааны иргэн шүүх бол давхтайгаа хамт хуучин гайлын ерөнхий газрын байранд очиод харьцангуй нөхцөл нь сайжирсан. Тэгээ одоо бас тэр нөгөө хөдөөний орон нутгийн оролцогчид цахимаар шүүх хуралдаа оролцдог болсон явдал бол чирэгдэл төвгүй. Дээр нь одоо цахим систем шүүхэд нэвтэрсэн гээд тэгээ одоо ил тод байдал нөгөө хэргийн оролцогчтой мэдээлэл авах тэр боломж бүх юм чинь ер нь шүүхийн ажиллагаа бол сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөж сайжрах, иргэдтэй ойртох тэр хандлага руугаа ер нь шинжилт бол сайн гэж байгаа. Нөгөө яг энэ дээр чи ер нь дийлэнх нь иргэний талдаа шийдвэр нь гардсан шүү дээ. Гэхдээ нөгөө маргааныхын төрөл байдлаас ер нь бол иргэн талдаа шийдвэр нь гараад намайг ажиллаж яхад бид нар чинь бас мониторинг байнгын шүү дээ. Маргааныхаа гол төрлүүдээр хуулийнх нь хүрээнд авч үзсэн, маргааны төрлөөр нь авч үзсэн, хэргийн оролцогчдын сэтгэл ханамжийн судалгаа гэж авдаг байсан. За сүүлийн үед шүүхийн ерөнхий зөвлөл бас зохион байгуулаад зарим төсөл хөтөлбөрөдтэй хамтраад энэ судалгаа байнга явж байдаг. Яг нь тэгээд сэтгэл ханамжгүй байна гэвэл энэ чинь нөгөө 3 шатны шүүхтэй шүү дээ. Давх хяналтын шүүхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулах. За давзаалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шүүхээр хянуулах. Энэ эрх нь хэрэгжээд явж байгаа учраас тэгээд яг хуу тухайн үедээ иргэн бухимдсан бойжлон янз бүрийн асуудал гарна. Ер нь сүүлийн үед бол шүүхийн талаар их сөрөг мэдээлэл явж шүү дээ. Тэрнтэй холбоотой байж магадгүй. Яг шүүхээр үйлчлүүлэгчтэй үед бол тэгээ нөгөө 3 шатныхаа шүүхээр явсны дараа энэ төр. Тэгээд бас нийт шүүгчдийн уралдаанд хандах эрх нь ч гэсэн нээлттэй л байгаа шүү дээ. Ингээд шүүх бол бүх шатанда тэр хүний маргаан гомдлыг авч хэлцдэг учраас тэгээд яг хоо анхан шатны дараа унсан байлаа гэд давхтаараач өөрийнх нь ялаад гарч болно. Хяналтандаар гараад ирвэл тэгэл тэр чинь анхан шатны шүүхийн шийдвэр хүчинг болол маргаанаа авч л байгаа. Уу яг хоо нөгөө олон дотор янз бүрийн юмнууд байдаг баг. Гэтэл одоо нэг дуулаантай эргүүдэн тэр гээд нэг юм яриад хуулийн тим ерөөсө байдгүй шүү дээ. Эвлийнхэн гаргач тийм үү. Энэ бол дуулаантай эргүүд. Одоо дуулаантай эрг прокурор шилжлээ, прокурор шүүхэж шилжлээ. Дуулаантай хэргийн хурал хизээ болох нь өв. За ингэж ойшлоо тэглээ. Тэгээд өөрснөө шүүхийн өмнө шүүгөөд эхэлчихдэг. Тэр энэ дээр ялах байсан гэдэг юм уу? Энийг одоо тэгдэг нь ялна ихтлээ. Нэг бол тэрэнд баг ял өгчлөө, хөнгөн ял өгд. Энэ ерөөсөө шүүхээс хамаардгүй шүү дээ. Монголын шүүхүүд бол тэр Америк барууны тэр шүүхүүдээс ч өөр. Энэ чи их газрын системтэй шүүх. Бичмэл хуулийг хэрэгэлдэг шүү. Хууль яаж гарсан байна уу гэдгийг их хуралтай ийм хууль баталсны чинь шүүх мөрдлөө гэж ярихаасаа илүү шүүх өөрөө хуулиа батлаа зохиогоод хэрэг шийдсэн юм шиг яриад энэ нь дэврээд тэгээ энэ нь нийгмийн ухамсар хүмүүсийн мэдлэг боловсролын юм чи өөр шүү дээ. Тэгээ нэг хэсэг нь дэвэрдэг юм би. Ер нь бол бичмэл хууль хэрэгжилж гин гэдгийг хүмүүстийг ойлгуулах цаг нь болсон. Тэгээ шүүх хуулийн мөрдчлөхөнд төлөө шүүхэл эхлээд бурууддаг. Шүүхрүүл дараад байна. Гэтэл энэ эрүүдээр бол одоо цагдаа мөрдөгч нь мөрдөд прокурор нь хянаад ялах төгнөлтүүлдэл шүүхэд ирүүлж байгаа. Иргэн дээр бол хэргийн оролцогчд нь өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлээд өгч байгаа. Захиргааны хэрэг дээр бол шүүх хэргийн газрын үзлэг нотлох баримт бүрдүүлэх ажлыг чинь шүүгч нь өөрөө хийгээд ингээд талуудын одоо нээлттэй мэтгэлцүүлээд шүүх хуралдаанд орвол тэгж хэл амын хориод боогоод үг хэлүүлэхгүй байхгүй шүү дээ. Тэг өмгөөлөгч авах хэрэг нь байж байна. Тэгээд ингээл нэг ийм юм бол нэг хэсэг явцсан тэгээд цагийн аясаараа энэ гайгүй болох байдаг. Шүүх хаалттай орчин байхаа ер нь болсон шүү дээ. Хайцсангүй болсон. Тэр нөгөө хуулиар тогтоосон хаалттай уралдаа их хэрэгүүд л биш болов. За ингээд одоо
Монгол улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсны 20 жилийн болж байна. Захиргааны хэргийн шүүхэд анхан давах хяналтын шатанд ажиллаж байсан үе үеийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, одоо ажиллаж байгаа хамт олон нийт шүүгчдэд энэ түүхт 20 жилийн баярын мэндийг хүргье. Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн өрөөж байна.